хүн ноёны бүхийн көшөө босгох энэ санаачлалыг маань одоо урлаг уран сайхны хэлбэрээр түүхэн хэлбэрээр за тэгээд ажлын хийж байсан ажлынхын газар нутгийн зонголонд нь оршоосон хэлбэрээр барилдаж буй амжилтын хэлбэрээр одоо ийм сайхан одоо көшөө босгосон хүнд энэ их байн гэж ийм хүн байгаамаа. Багван биш шүү, их байн шүү. За энэ залуу маань уус нутгийн залуу. Тодруулах юм бол наран булан сүмийн харьяат залуу. Тэгээд би энэ көшөөийнхээ талаар нэг товч тайлбарыг бас та бүхэнд танилцуулчихъя гэж бодож байна. Нэгэнтээ гарсны. За энэ бол ингээд юулын хээдэр одоо ингэж одоо тогтож байгаа. Ер нь одоо ингэ агаар салхинд одоо дээш одоо гарчсан нэлээд дээгүүрх явж байгаа ийм хүн юм байгаамаа. Энэ нөгөө Бухнолдын барилдаа дүрсэлжсэн байгаа. За энэ дэр нөгөө шава дэвэ сая үзүүлдэг. Энэ шава дэвэнүүд одоо энэ дэр дүрсэлсэн байгаа. Ерөнхийдөө хийж байсан хамгийн том ажил нь бол тариа тарих ажил хийж байсан. Энэ эргэн тойруулаад тарианы суурь байгаа. За тэгээд энэ сарлагын одоо цар, бухаар, цараар, шараар гэж хэлдэг. Тэрвгээр одоо газраа хагалж яасан энэ зураг. За ингээд тойруулаад ингээд явах юм бол энэ хойд талд нь одоо нөгөө мориороо харм эргүүлж байгаа зураг. Энэ бол харм шидэж байгаа. Энэ хармаа эргүүлээд одоо тараага сэрүүлж авч байгаа. Энэ одоо газрын хагдаад одоо ингэж явж байгаа. Ийм байна. За энэ дээр бол нөгөө алдартай морио өргөж байсан. Алаг мөртийн таргийн үед энэ зураг. Энэ морио өргөж усгойж одоо усаа гаргаж яасан. Энийг одоо дүрсэлсэн байх жишээтэй. Одоо энэний хажууд нь одоо тэр алаг мөртийн тариг дээр очихлаар энэ бэлтгэл хийж яасан чулуун одоо энд байна. Пишингийн авдар улаан чулуу гэж ярьдаг энэ ойр хавьд ямар ч чулуу байхгүй. Ийм одоо ноёны нэг бэлтгэлээ хийж яасан чулуун хүртэл одоо бодит баримт болоод ирчихсэн. Иймэрхүү одоо товчхондоо ярих юм бол ийм хөшөө сүндэрлэн босчээ. За тэгээд энэ үүхтэй холбоотой он сартай одоо холбоотой ийм сайхан хөшөөг одоо сүндэрлэж бид бүхэнд одоо хөлөөлөж байгаа энэ хөө залуудаа одоо баярлалаа. Одоо түүхэн хүний бодит баримтыг одоо харуулсан ийм көшөө босгосон залуудаа одоо туйлын ихээр баярлаж энэ өргөмжлөлийг хадгалуулах гэж байна. За ингээд өргөмжлөлөө уншаад танилцуулчихъя. Их банд захиралтай Хөрөл тулг уран баримл КК компани хамт олонд Увс аймгийн Тариалан сувгийн төвөгт 100 жилийн ойг тохиолдуулна. Ноёны бүг, Охтор уугт ундах цэрэн дуржин көшөөг урлан бүтээх эрхэм хүндтэй үүргийг нэр төртөө биелүүлж, ур чадвар, ур ухаан, сэтгэл зүрхээ шингэн бүтээн байгуулсан танаа хамт олонд Тариалан нутгийн ард иргэд нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Танаа компани мэргэжлийн өндөр түвшний ажил, уран баримлын өвөрмөц шийдэл нь энэ түүхэн дурсгалын улам үнэтэй болгож ирээдүйн хойч үедээ бахархах урам зориг үлдээх үнэт төв болно үлдэхэн дамжихгүй юм аа. Нутаг усны төвийг ойл гарахлыг мөнгөчүүлсэн энэ мэдээллийг тав хөндлөсөд өндөр хэмжээлт төсөйе. За көшөө босгох ажлын хэсгийн төрөлөгч ийм өргөмжил. За тэгээд хондан цагаан хойныг бас ингээд гардуулж байна зүйдээ.